Улс орны эдийн засгийн байдал муудаад ирэхээр улс төрийн нөхцөл байдал хүндрэхээр нэг том юм гаргаж ирдэг. Тэгээд тэрнийгээ улс орны хэмжээний гайхамшигтай ажил болж PR хийдэг. Энэнд энэ Ontario-д орчих үедээ гэж айгаад болгоомжлоод ах юм. Оюу толгой бас яг л тийм байсан. Оюу толгой урьдчилгаа Монголын засгийн газар төглөө монголчууд ер нь нэг хүр зэглээгүй байхад баяжчлаа гэдсэн тэрийгээ бид хүүтэн төлж байгаа. Оюу толгой хажуудаа Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийнхнийг ихэнх нь цалинжуулан өөрсдийнхөө талд дүгнэлт гаргуулдаг. Өнөөдрийн хүртэл Turkish Oil хамгийн их ашиг олж байгаа. Монгол улс олоогүй байгаа. 2033 оноос эхлээд ашиг нь буурна. Turkish Oil өрөө төлнө. Бидэрт юу ч олдохгүй. Яг энэ Ontario-д ийм болчих үедээ нүүрсний хулгай илрүүллээ бид нар ёстой үнэхээр мундаг уул уурхай биржийн тухай хууль хийлээ гэсэн. Одоо өнөөдөр тэр эдийн засагт нь чөдөр болчиход өнөөдөр туван сайд орж ирээд нүүрсний хулгайчаараа дуудулж та нар нийлж нүүрсний хулгай их гэж байна уу гэд. Тэгэхээр би энэ дээр их улс уртай хандахыг энд байгаа гишүүдээс хүсэж байна. Дээрээс нь оюу толгойд хийсэн аудитын улсын нууцд байгаа тайланг байгу уншаач. Тэрийг монгол хүмүүс Монголын төлөө хийсэн гэдэгт би итгэхгүй байгаа өнөөдрийн хүртэл. Арай тэндүүгээрээ ийдсэн мэлээ. Тэр аудитын тайланг олж уншаач. Тэгэхээр банк орон дарга энэ дээр ажлын хэсэг гаргаж нухацтай ажилламаар байна. Ontario-д оюу толгой хоёр дээр хянан шалгах ажлын хэсэг гаргах саналыг оруулж байна. Тэгээд бити PR болгоорой туан сайда гуйж байна. Нухацтай авч үзэх хэрэгтэй шүү. Дараа нь бид нар мөнх хойсголон гишүүний саналыг ойлголоо. Монголчууд зүрхээ цэцүүлцээ ойлгож байна. Тэгээд оюу толгой яриад эхлэхлээр л нэг хэдэн PR-чад, хэдэн тарих угаагчид, хэдэн ухаантай царайтай нийтлэлчтэй цалин тавигдсан шүү дээ. Тэгэл балбаад эхэлнэ. Оюу толгой ярьж байхад одоо сонингийн шарлсан уудсан дээр одоо ер нь одоо бүр альбом тушаалт нь хэлж байлаа шүү дээ. Өдөр болгон $1 сая алдчих яана л гэсэн. Одоо 15 дахь жил дээр 5 6 дахь жил дээр явж байна хөрхийн. Тэгээд хаач байгаа. Өөрсдийнхөө мөнгийг л ярьсан шиг байгаа. Тэгэхээр ажлын хэсэг байгуулна. За мөнх хойсголон гишүүний саналыг би хүлээж авлаа. Тэгээд манай 126 гишүүнтэй энэ парламент дээр бас 70-80% нь шинэ гишүүд байгаа. Энэ дээр цоо шин уур амьсгалтай цоо шин зүйл хийнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Урд нь бол хөрхий 76 чинь зүгээр хардсан солигоо л ерөөсөө тэгэл допингтуулчаал ороод ирдэг юм байсан. Зовлон байна. Тэгээ гайгүй хаа. Одоо бол юм бас сайхан болж байгаа.